1991 оны 6 дугаар сарын 10-ны өглөө Калифорни мужийн Солт Лейк Тахой хотод жирийн нэгэн зууны өдөр эхэлж байлаа. Хүмүүс ажил сургуультай явхад бэлдэж байсан тэр өглөө 11 настай JC Lee дүүгэрт синхронгийн үргэвчээ үрээд сургуулийн автобус хүлээн зогсож байв. Тэр охин бусад хүүхдүүдийн адил зуны амралт эхлэхийг дисэн ядан хүлээдэг морин дуртай 50 зантай хүүхэд байсан. JC-гийн ээж Terry Probin охиноо автобусны буудал дээр үлдээгээд хэдхэн алхмын цаана гэрлүүгээ буцсан байдаг. Гэвч хэдхэн минутын дотор амьдралыг нь өөрчилсөн мөч болсон юм. Саарал седан машин гинэд зогсож жолоочийн хаалга онгоох үед дотроос нь үл таних эрэхтэй гарч иржээ. Тэр хүн JC-г машин руу хүчээр чирсэн бөгөөд охин орилсон ч бүх зүйл хормын дотор болсон байна. Хажуу хавийн гэрчүүд айд сандарсан ч машин хэдийн тоос татуулан холдсон байлаа. Цагдаа нар яаралтай ирэхэд автобусны буудал мэдээж хоосон үлдсэн байв. Замын хажууд JC-гийн зарим эзүүс унсан байсан нь тэмцэл болсныг илтгэж байв. Ойролцоох газруудад хайгуул эхэлж нохой нисдэг тэрэг сайн дурынхан гээд бүгд оролцсон ч ямар ч улмөр олдоогүй. Өдөр өнгөрөх тусам хүмүүс энэ охин амьд байгаа болов гэж хоорондоо шивнэлдэж эхэлжээ. Тухайн үед Америк даяар хүүхэд хулгайлах хэрэгүүд олноор гарч байсан тул телевизүүд энэ талаар тасралтгүй мэдээлж байлаа. JC-гийн зураг бүхэл сонин телевиз автобусны буудал дэлгүүрийн хан дээр гарч эхэлсэн бөгөөд алгуулсан охин гэсэн гарчиг хүмүүсийн айдсыг улам нэмэгдүүлж байв. Ээж нь өдөр бүр хэвлэлд ярилцлага өгч охиноо амьд байгаа гэдэгт итгэхийг хүсэж байгаагаа хэлдэг байсан ч өдөр сарууд өнгөрөх тусам найдвар аажмаар бүдгэрч эхэлжээ. Мөрдөгчид ихэндээ танихгүй хүний хийсэн санамсаргүй хулгай гэж үзсэн ч удалгүй энэ хэрэг илүү амжигтай шинжтэй болох нь мэдэгдсэн. Зарим гэрчнэр машин жолоодож явсан хүнийг сандарсан төрхтэй байсан гэж мэдэгдэв. Бас цагдаа нар өмнө нь хүчингийн хэрэгт холбогдож байсан ялтангуудыг шалгаж эхэлсэн байна. Гэвч тэр үед хинч JC-г 18 жилийн турш нэгэн хашааны ард нууж хорих болно гэж төсөөлсөнгүй. JC-г алгуулсан тэр өдөр ээж нь охиныхоо өрөөнд орж хувцсыг нь үнэрлэн уйлдаг болсон тухайга хожим ярьсан байдаг. Орд ирнэ хിവэрэ тоглоомнууд нь байрандаа ханан дээр нь хүүхдийн зураг өлгөөтэй үлдсэн байсан. Цаг хугацаа өнгөрөх тусам өрөө нь яг тэр өдрийн хөрө хадгалагдаж гэр бүлийнх нь хаалга онгоох бүрт JC буцаж ирэх болов гэж дотроо найддаг байж. Гэвч тэр үед JC аль хэдийн Калифорнийн өөр нэг хот руу очсон байсан юм. Машины арын судал дээр айчж ирсэн жаахан охин амьдрал нь бүрэн өөрчлөгдөж байгааг ойлгож эхэлж байлаа. Түүний өмнө 18 жилийн харанхуй амьдрал хүлээж байсан юм. JC-г хулгайсан хүн бол Филипп Гаридо гэгч байв. Тэр өмнө нь хүчингийн хэрэгт ял идэлж байсан сэтгцийн тогтворгүй зан авиртай шашны гаж итгэлтэй хүн байсан. Түүний эхнэр Нэнси ч энэ хэрэгт мөн оролцсон. Гаднаас нь харахад тэдний байшин жирийн лайл шиг харагддаг байлаа. Хөршүүд нь тэднийг чимээгүй сонин зантай хүмүүс гэж боддог байсан ч дотор нь юу болж байгааг хинч мэдсэнгүй. Арын хашаанд өндөр модон хашаа сарвж майхан нууц замууд баригдсан байсан нь охины гадны хүмүүсээс тусгаарлахын тулд зориуд байгуулсан жижиг ертөнц байсан. Эхний сарууд JC-гийн хувьд байнгын айдас донд өнгөрсөн. Тэр гэр бүлээ санаж шүн бүр уйлдаг байсан ч Филипп Гаридо түүнийг чи эндээс хизэж гарахгүй гэж айлгадаг байж. Заримдаа тэр өөрийгөө бурхнаас илгээгдсэн хүн гэж ярьж JC-г өөрт нь зориулагдсан онцгой хүн гэж итгүүлэхийг оролддог байсан байна. Удаан хугацааны сэтгэл зүйн дарамт хүүхдийн оюун санааг эвдэж эхэлсэн. JC амьд үлдэхийн тулд шин дүрмд дасан зохицохоос өөр аргагүй болжээ. Цаг хугацаа өнгөрөх тусам JC гаднах ертөнцөөс бүрэн тасарч эхэллээ. Телевиз сонин хүмүүсийн яриагээд бүх зүйлээс тусгаарлагдсан тэр орчинд он жилүүд урсаж эхэлв. Филипп түүнийг цагдаа нар чамайг үзэн яддаг, гэр бүл чинь чамайг хайхаа болсон гэх мэтээр итгүүлж байсан гэдэг. Энэ нь оллогдсон хүний сэтгэл зүй хянах нийтлэг арга, JC аажмаар айдас төрөгдөл найдваргүй байдал донд амьдрах болсон. Өсвөр наснд хүрэх үед JC 2 хүүхэд төрүүлсэн. 2 хүүхэд нь хашааны доторх ертөнцид өсөж байлаа. Хүүхдүүд энгийн амьдрал гэж юу болохыг мэддэггүй байсан. Дэлгүүр, сургууль, хотын гудамжгээд жирийн зүйлсийг огт үзээгүй гэж. Хэдийгээр JC тэднийг хамгаалахыг хичээдэг байсан ч өөрөө хоригдол хിവэр. Хамгийн аимшигтай нь Филиппийн гэр цагдаагийн хяналтанд байсан явдал байлаа. Филипп өмнө нь хүчингийн хэргийн улмаас бүртгэлтэй ялтан байсан тул нөхцөлд хяналтдоор амьдардаг байсан. Шүүхийн зарим хяналтын ажилтнууд хашаанд орж ирж байсан ч гүнзгий шалгалт хийдэггүй байсан нь хожим маш том шүүмжлэл дагуулжээ.
2000 он гарч шинэ мянган эхэлсэн ч Джейсигийн хэрэг аажмаар хүмүүсийн ой санамжаас бүдгэрч эхлэв. Америкт шинэ гэмт хэрэгүүд шин сургаггүй алгуулсан хүмүүсийн түүх гарч ирэхэд телевизүүд ч өөр сэдв рүү шилжсэн байна. Гэвч охины ээж Терри Пробин охиноо хизээч мартсангүй. Тэр жил бүр Джейсигийн төрсөн өдрөөр Ласаж амьд байгаа бол одоо ийм настай болсон байх гэж боддог байсан гэдэг. Цагдаа нар Джейси ямар төрхтэй болсон байж болохыг компьютерээр таамаглал бүтээдэг байв. Хүмүүс тэр зургуудыг хараад хаа нэгтээ амьд байгаа болов уу гэж ярьдаг байсан ч жил өнгөрөх тусам найдвар улам бүр багасжээ. Нөгөө талд Джейсигийн амьдрал хашааны цаана үргэлж сойр байв. Тэр хүүхдүүддээ уншиж бичгийг зааж боломжтой үедээ тоглоом хийж өгч тэдэнд айдсаас өөр зүйл мэдрүүлэхийг оролддог байсан. Хүүхдүүд нь ээжигээ ердийн хүн гэж хардаг байсан ч тэдний өссөн орчин үнэндээ шорон байж. Филипп үе үе гадуур явж шашны тухай хачин илтгэл ярьдаг болсон бөгөөд өөрийгөө онцгой хүчтэй гэж итгэдэг байсан. Зарим хүмүүс түүнийг сэжигтэй гэж хардаг байсан ч яг ямар аюултай хүн болохыг ойлгоогүй. Тэр үед Джейси заримдаа гадуур гардаг болсон байсан ч үргэлж айцтай явдаг байж. Олон жилийн сэтгэл зүйн хяналт хүнийг оргохоос айдаг болгодог. Тэр өөрийгөө баригдвал хүүхдүүдээ алдна гэж боддог байсан гэдэг. Энэ хэрэг хожим сэтгэл зүйн шинжээчдийн судалгаанд өргөн орсон байдаг. Учир нь ийм төрлийн удаа хугацааны хоригдсон хүмүүс амьд үлдэхийн тулд айцтай дасаж, заримдаа өөрийн нөхцөл байдлыг хэвээ мэд хүлээн авч эхэлдэг байна. Джейсигийн хувьд хүүхдүүд нь амьдрах цорын ганц утга учир болсон байж. 2009 оны 8 дугаар сард Филипп Калифорни дахь нэгэн их сургууль дээр очиж онцгой шашны арга хэмжээ зохион байгуулах зөвшөөрөл хүсжээ. Гэвч түүний зан авир сургуулийн хамгаалтын ажилтнанд маш сэжигтэй санагдсан байна. Филипп хит их сандарч хачин зүйл ярьж байсан тул хамгаалтын ажилтан түүнийг ажиглаж эхэлжээ. Удалгүй тэд Филиппийг өмнө нь хүчингийн хэрэгт яалагдж байсан гэдгийг олж мэдсэн, бас түүнтэй хамт явж байсан хоёр хүүхэд нэг эмэгтэй нь маш ихээр анхаарлыг нь татсан байна. Харин тэрхүү эмэгтэй бол яг үнэндээ 18 жилийн өмнө алгуулсан Джейси байлаа. Цагдаа нар Филиппийг дуудаж байцаахад эхэндээ тэр худлаа тайлбар өгсөн байдаг. Гэвч мөрдөгчд эмэгтэй зан авир айсаа харцыг анзаарч эхлэв. Тэр өөрийгөө Алиса гэх нэрээр танилцуулж байсан ч ярианы явцад үнэн аажмаар ил болж эхэлсэн байна. Эцэст нь Джейси мөрдөгчдөд өөрийн жинхэнэ нэрийг хэлэх мөч иржээ. Намайг Джейси Дуугарт гэдэг гэж тэр хэлв. Тэр үгийг сонссон хүмүүс хэсэг чимээгүй болсон гэдэг. Учир нь тэдний өмнө 18 жилийн турш сургаггүй байсан охин амьд зогсож байлаа. Мөрдөгчд тэр даруй ДНХ шинжилгээ хийж Джейсиг мөн болохыг баталгаажуулсан байна. Энэ мэдээ нийтэд цацагдах үед Америк даяар шок болсон. Хүмүүс энэ боломжгүй зүйл гэж ярьж байв. 18 жил гэдэг бүтэн үе солигдох хугацаа. Джейсиг алга болох үед төрөөгүй байсан хүүхдүүд тэр үед ахлах сургуульд сурж байсан. Ээж нь охиноо амьд гэдгийг сонсоод ухаалдан унсан байдаг. Тэдний уулзалт олон хүнийг уйлуулсан ч давхар гунигтай мөч байлаа. Учир нь 11 настайдаа алгуулсан охин буцаж ирэхдээ 29 настай эмэгтэй болсон байв. Джейсигийн түүх дэлхийд даяар цацагдсны дараа хүмүүс нэг асуултыг асууж байлаа. 18 жилийг яаж давсан бэ? Түүний амьдрал энгийн хүмүүсийн төсөөллөөс ч илүү хүнд байсан ч тэр бүрэн нурж унаагүй. Джейси хүүхдүүдийнхээ төлөө амьд үлдэх ёстой гэж өөртөө хэлдэг байсан нь түүнийг сэтгэл зүйн хувьд тэсэж үлдэхэд тусалжээ. Шүүх хурлын үеэр Филипп болон түүний эхнэр Нэнси нар олон зүйл ангиар буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Филипп бүх насаараа хоригдох ял авч Нэнси мөн урт хугацааны ял сонссон байна. Шүүхийн тайхамд Джейси олон жилийн дараа анхудаа өөрийн амьдралыг хянаж эхэлсэн мэт харагдсан гэж сэтгүүлчид бичсэн байдаг. Энэ хэрэг Америкийн хууль хяналтын системд маш том шүүмжлэл авчирсан. Учир нь Филипп олон жилийн турш хяналтанд байсан атлаа Джейсиг илрүүлээгүй нь асар том алдаа гэж үзэгдсэн. Зарим нөхцөлт хяналтын ажилтнууд түүний хашаанд орж ирж байсан ч бодит шалгалт хийгээгүй нь олон хүнийг уурлуулсан. Джейси олон жилийн дараа Stolen Life нэртэй ном бичиж өөрийн түүхийг дэлгэрэнгүй өгүүлсэн. Тэр номондоо айдас, засан зохицол, их хүний мэдрэмж, эрх чөлөөг дахин мэдэрсэн мөчүүдэд бичсэн байдаг. Олон хүн түүний түүхийг уншаад амьд үлдэх хүний хүсэл ямар хүчтэй вэ гэдгийг ойлгосон гэж ярьжээ. Гэвч Джейсигийн түүх зөвхөн гэмт хэргийн тухай биш юм. Энэ бол цаг хугацаа хүнийг яаж өөрчилдөг, айдас хүний оюун санааг хэрхэн удирддаг. Мөн найдвар бүрэн унтарсан мэт харагдсан ч амьд үлдэх боломж байдаг тухай түүх болсон юм. 1991 онд автобусны буудал дээрээс алга болсон жаахан охин 18 жилийн дараа дэлхийд буцаж ирэхдээ өөр хүн болсон байлаа.
Джейси хэцүү хүнд амьдралыг туулсан ч тэр амьд үлдэж өөрийн төрсөн гэртээ хожууч гисэн эргэж ирж чадсан юм а.